Хөлийг минь гинжиж толгой гарыг минь модон авчаар тавчив. Өвдөлт яснаас зүрх рүү зугуухан мөлхөн. Хар хөлс ар нуруу даган урсна. Хүзүү хөлмөн дөнгөтөж хүний хүү сөхрөх үгүг үзнэ та нар. Ардын хувьсгалын өмнө Монголд гарч байсан ардын хөдөлгөөний нэр тэмцэгчдийн нэг Аюуш нь Засагтхан аймгийн Дархан бээлийн хошуу нутагт одоогийн Ховд аймгийн Цэцэг сум Ядуу ард Алдар жавын гэрт 1859 онд төржээ. Монголын ард түмнийг манжийн төрөмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан үлжиж байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. Тэрбээр хэсэг нөхдийн хамт цэцэг нуурын дугууланг байгуулан удирдах байлаа. Тэдний тэмцэл явандаа үр дүнд хүрсэн нь ардын хувьсгалын салхи сэвэлзэж хойд хөршид төр иргсэн явдал юм. Тухайн үеийн гадаад дотоодын эзэрхэг төрөмхийлэгч хар шар пиадлуудын эсэргүүцсэн бичиг үйлдэлд аягны амсар тойруулан гарын үсгээ зурсан нь энэ хэргийг хэн сэдсэн, хэн толгоолсон гэдгээ нуух гэсэн зорилготой байв. 1913 онд Гоо сайд Гонжиг дамб, Маа сайд Хатанбаатар Магсар жав тэргүүтээ олон сайд ноёдын дунд энэ хэргийг шүүв. Эцсийн шийдвэр Аюуш цээрлэл үзүүлжээ. Ийхүү Аюуш 3 сингхрийн аманд шүүлгэхдээ нуруунд дээрээ гал түлгүүлэхээс бусдыг үдсэн байна. Ард Аюуш 9 ирүү даваад гарч ирэхэд аав нь яаж байна гэж асуухад мах тасчин, яс хугчин, цус асгачиж, 5 цул 6 самсуу хэмгчиж байна. Насны залуугаараа л давлаа хэмээн хариулахдаа 57 настай байжээ. Манжи үеийн 9 ирүү шүүлтийг давж гарахад түүнд байглаас заяасан эрүүл чирэг бий, асар их дэсвэр хатуужил, ялан дийлэх хүчрхэг сэтгэл зүй байснаас гадна төрөлхийн шудраг, тууштай мөн зөрүү занан тусалсан болов уу хэмээн нутгийн өвгөд тэмдэглэсэн байдаг. Хэрэг дээрээс авах юм яцхгүй гинэ. Чиний зориг хар төмөс шиг хатууч хааны зарлиг хуурай шиг ширүүн байдгийг шүү. Хар цагаанаар болохоос биш хатуу ширүүнээр болохгүй байлгүй. Та 9 юм бүгэн тэрвэрэд би 9 ирүүгэн үүрээд та хоёр эрэлгийн үүдэнд нэг уулзнаа гайгүй. Манжин үеэс улбаалан 1925 он болтол хэрэгэлсэн 9 ирүүг Уястан гянданд ард Аюуш ардын засгийн шоронд догсон бодоо нарын цөөхөн ирчүүд туулан гарч байсан боловч эрүү шүүлтийн харгас хүндийг даалгүй үнэн худал хэрэг хүлээж амь нас эрүүл мэнд эд хөрөнгө хувь заяагаараа хохирох нь түгээмэл байв. 9 ирүү тойвон, чавчраг, шаахадах, хүллэг, сараалж, дүүжин, хөшүүр, төөнүр, хавчуур буюу савслаг зэрэг хүний бие махбодыг зовоох аргуудыг тухайн цагийн эргэцүүн хим хэмжээгээр хүлээн зөвшөөрч байцаалтад өргөн ашиглаж байсан билээ. Тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөний болон харагдуулахын тулд Аюуш толгоолсон бөгөөд тэмцснийхээ төлөө 9 ирүү шүүлтээр тамтуулсан ч давж гарсан юм. Харин монголчууд засаглалын бүгд найрамдах төрийн хэлбэрийг сонгож хангалтгаар үндсэн хуулиа баталснаа 1924 оны 11-р сарын 26-ны өдөр мандах нарнаар тунхаглан зарласнаар хууль эрх зүйн тогтолцоог ардчилсан хэлбэрт шилжиж эрүү шүүлтийн уламжлалыг бүрмөсөн таягдан халжээ. Ардын хувьсгалын дараа Аюуш ардын төрийг баттган бэхжүүлж шинэ амьдралыг зохион байгуулахад идэвхтэй оролцож хошууны аргуудч түүний сумын даргаар сонгож байв. 1929 онд Монгол ардын хувьсгалт намд гишүүнээр илсэн ард Аюуш Монгол ардын хувьсгалт намын 8 дугаар их хуралд сонгогдож байлаа. Ардын хувьсгалын өмнө Монголд гарч байсан ардын хөдөлгөөнд оролцогчдын дотроос өөрийн тэмцлийн сайхан үрийг үзэж амссан зол заяатын нэг энэхүү эрэлхэг тэмцэгчээр 1939 онд 80 наснда таалалд өсчээ. 1979 онд ард Аюушийн мэндэлсний 120 жилийн ойгоор Шаахатад 2 м өндөр эрх чөлөөний хөдөлгөөний цогтой тэмцэгч үндэсний баатар ард Аюуш хэмээн үг бүхий дурсгал самбар босгожээ. Ард Аюушийн сэтгэл зүйн хүчрхэг 3 шинжээг дурдвал түүний үнэнч байдал, өөрийн үнэт зүйл итгэл үнэмшилтэй үнэнч байсан. Гүн та мөнгөөр баяжиж харцвий үнэн цагаанаар явж байна. Өчүүхэн би яаж ч хохирлоо гэсэн үнэн мөнийхөө тэмцлээс хизээж би ухарч нисэхгүй. Тэсвэр төвчээр
Бие махбодын болон сэтгэл зүйн дарамтыг тэсвэрлэн давж олон эрүүл шүүлт доромжллыг давмдуулсан. Яаж ч хорсож өвдөж байдаг гэсэн дуугарахгүй байх хэрэгтэй. За дуурайг эхэлж байна гэж бодож болдгүй юм. Дуусаж байна гэж бодож бай. Нэг үлдлээ гэж бод. За хүмүүс ясуурсан биш. Тэвчээртэй байх шүү. 3. Айдсын өмнө ухрахгүй эр зориг. Би одон түмнийхэн өмнө өргөсөн андгай тангарагасаа яасан гэж хэлэхгүй. Үнэн хот хоёрын хооронд 4 хуруу зайтай гэдэг үдээ. Хар цодныхон төлөө зүтгэсэн миний тэнцэл үнэ. Би ингэж амьд уулзах юм гэж. Уулздаг яхатай. Их орны маань баруун хязгаар автан цастолос уулсан толцсон цэцэг нуур. Энэ нутагт төржсэн харцар даюушин дотоод гадаадын мужидгийн эсрэг нутгийн ардын хөдөлгөөнийг толгойлон 1903 оноос эхлэн 10 гаруй жилийн турш метршгүй тэмцсэн тэмцэл Монголын ард түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэнд цэцэг нуурын дугуйлан гэж алдарсан юм. Энэ үртэл бичлэгийг мань үзсэн та бүхэндээ баярлалаа. Таны үндэсний эв нэгдэл бидэнд хэрэгтэй байна. Та манай энэхүү өчрхөө Монгол хөдөлгөөнийг дагаж, лайк болон subscribe хийж community-г мань та дэмжээрэй гэж би та бүхэнд дахин хэлмээр байна. Тэгээд зоригтой байгаарай, тууштай байгаарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.